Эслэгтэй усыг би одоо уугаад 3-7 хоног тасралтгүй хэрглэж байна. Үлийн элхэн дээрээ нэг аяг ус уучаад тэгээ ардаас нь эслэгээ ингээд иймэрхүү усанд ч юм уу тий найруулад уучдаг. Гэхдээ би бол ерөөсө хүүтэн усанд найруулж ууж чаддгүй. Жохон халуун бүлийн усанд өглөө найруулж уух туфтаа. Бүлийн усыг би илүү сайн ууж чаддаг болохоор өглөөдөө инулентэй эслэгтэй усаа дандаа бүлийн усанд найруулж уудаг. Энэ болохоор биологийн хүнсний нэмэлт эслэг баггүй. Биендээ нэмэлтээр эслэг авч ийна л гэсэн үг. Надад бол амар таалагдчих байгаа. Ер нь бол маш үр дүнтэй байгаа. Тэгээд энийг өглөөдөө уучих юм бол ойлгомжтой ер нь бол өтгөнөө гаргадаг гэх юм уу? Усууж сураагүй болвол ийм соруултай аяга амар зүгээр ер нь. Тэгээд халуун бүлэвтэр ус бас зүгээр. Хүүтэн усыг хүн угаасаа ууж чаддгүй шүү дээ. Бүлийн усаа өөртөө найруулад тэгээд дээрэс нь эслэгээ хийгээл тэгээд соруултай усаар хийчихээр нэг л мэтгэд дууссан байдаг. Яагаад гэвэл ингээд сороод уусч байгаа ингэж тонгойлгож уухгүй байгаа болохоор би ингээд нэг л мэтгэд ингээд уугаад дуусчихдаг байхгүй. Би уучлаа шүү тэгээд энийг уусныхаа дараа дандаа тэгж утдаг. Одоо ер нь гэхдээ жоохон байжгаад өглөөний цайгаа уух ёстой. Тэгэхээр би жоохон байжгаад өглөөний цайгаа уулаа. Өглөөний цайгаа би одоо өнөөдрийн амралтын өдөр болохоор ер нь бол маш тийм slow morning болж байна. Ийм юм хийлээ. Тэгээ ер нь яг иймэрхүү юм хийж идэх амар дуртай. Өндөг, тунаа, тофу байна. Тофу. Тэгээ дээрэс нь хэдэн помидортой, доороо авокадо байгаа. Тэгээ талхаа тост хийсэн. Тэр нь л ингэж идэх дуртай. Уг нь бол ингэж ингээ хасж байгаа үед бол талх идэхгүй байх зүгээр л дээ. Гэхдээ би бол үнэхээр яг өглөөний цай бол миний хувьд тостлсан талахгүй бол ер нь жоохон боломжгүй. Тийм болохоор тэгэд иддэг. Тэгэд өглөө л иддэг. Орой морой бол угаасаа иддэггүй. Тэгээ сая би тунаагаа задлаж агаад гараа ингээд зүсчлээ. Бүр амар өвдөж гин. Сая бүр уйлах ч инеэх ч энэ бүр ингээ ангаацсан доторх нь харагдаад байна амар. Тэгээ энийг харж жоохон шоконд орж зогслоо. Тэгээ цусан тогтохгүй селфи тэгэхээр боочлоо. Ер нь тунааны ингээ дээдлийн онгойлгох амар хэцүү байдаг те. Ерөөс ингэж гараараа онгойлгож чаддгүй. Тэгэхээр яг зүсгээд байгаа юм шиг санагдаад гараараа ингэж оруулж чаддгүй. Тэгээд дандаа сэрээгээр ингээ углуургадж байгаа. Тэр нь ингээ зүсцэн. Энэ бүр амар өвдөж байна. Тэгээ жоохон азгүй өглөө эхэлж байна. Тэгээ дээрэс нь өчигдөр гэртээ жоохон даарцсан юм шиг байна. Манайх жоохон хүүтэн байгаахгүй юу. Тэгээд сая өглөөс ирсэн чи хоолоо сэрүүнээ жоохон ханиалгаад байх юм гинэд. Тэгээд аар зой. Одоо тэгээд юмаа идээ даа. Би тэгтээ ер нь идж байгаагаа нэг оруулдаг юм а бичлэгэндээ. Өглөөний цайгаа ууцсан. Тэгээ одоо ардаас нь цайгаа уунгуудаа шууд витамин уух хэрэгтэй. Печени актив гэд ийм витамин, тэгээд омега 3 гэд ийм хоёр юм уух хэрэгтэй. Детокс гэд ийм хөтөлбөрт хамрагдсан гэх юм уу. Тэр нь болохоор энэ Nutrilite гэд энэний детокс хөтөлбөрт хамрагдаад тэгээд эднийг ууж байгаа. Тэгээ би эндрийгээ ингэж ууж хэрэглэснээс хойш одоо ингээд 2-3-7 хоног болж байна. Угаасаа айгүй удаанаар жин хасдаг. Хүндий одоогийн байдлаар бол 2 кг жин хассан байгаа. Өглөөний цайныхаа ардаас энэ элэг дэмжигч гээд энийг уун, нэг ууч. Тэгээд энэ омега 3 уух хэрэгтэй. Миний энэ явж байгаа энэ детокс гэдэг энэ хөтөлбөрний яадаг уу гэхээр Telegram-ан дээр ийм body detox гэдэг ийм хөтөлбөрийн маань юм групп нь байгаа. Тэгээд энэ групп дээр нь ингээд хизээ юу идэх, юу уух те ингээд бүх юмнууд нь энэ ингээ ордог. Тэгээд бүр унших юм бол бүр маш ойлгомжтой байдаг. 5 сарын дундуур эхэлсэн. Тэгээд одоо бол яг стил явж лайн. Детокс гэхээр одоо бүх биений чинь бохирдлыг цэвэрлээд тэхийн тулд одоо энэ зүйлүүдээ ингээд тууштай хэрэглэх ёстой. Мэргэжлийн хүмүүсийнх нь өгж байгаа зөвлөгөөг нь бас дагах ёстой. Тэгээ би энийг одоо хийгээд ингээд 2-3-7 хоног, 2-7 хоног болж байгаа болохоор тэгээд бас хөөрхөн үр дүн гарцсан 2 кг гэдэг чинь бас тэмж бага биш. Гарцсан болохоор би та хэдэд хэлж гин. Тэгээ түүнээс шиг үр дүн гараагүй байсан бол би угаасаа хэлэхгүй. Тэгээ үр дүнгээ гаргаж иж би хэлэхгүйгээ шийдэе гэж бодоод хэлж байгаа. Тэгээ гэдэс цэвэрлэх тал дээрээ бол амар супер санагдсан. Тэгээ энийг ингээ ярих нь жоохон бүдүүлэг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ өмнө нь бол би ингээд бохирдлоо гаргах маань
нэг 2 хоногтоо нэг хоногтоо нэг болвол их юм байдаг байсан. Одоо бол нэг хоногтоо тоотал нь 2 удаа, тэгээ 2-оос 3 удаа ингээд бохирдлоо гаргаж байгаа. Миний биеийг маань цэвэрлж байгаа гэж би бол өөрөө ойлгож байгаа. Тэг ингээд давхар жин маань ингээд хасагдаад дээрээс нь зөв хоол идээд энэ бол надад маш их таалагдж байгаа. Хэрвээ та нар бас сонирхох юм бол энэ хөтөлбөрт яаж оролцох талаар нь дараа өөр бичлэг ч юм уу хэлж өгч болно. Өдөр бас би өдрийн хоолоо идчихэд ардаас нь бас хэд хэд юм уух ёстой. Тэгээд тэднийгээ би тухайн үед нь харуулъя. Гэрээ баахан цэвэрлж жагаад ирлээ. Одоо өдрийнхөө хоолыг идэх гэж байна. 3:14 болж байна. Тэгээ сая би өдрийнхөө хоолндоо кимчижигээ хийчлээ. Гэрт нөгөө жоохон кимчи яагаад байсан. Тэрүүгээрээ мөгтэй, дүүфүүтэй, хоон үлдэгдэл жоохон будаа байсан болохоор энийг ашиглаад миний хийсэн кимчижигээ нэг иймэрхүү харагдаж байна. Энэ бол жоохон нэлээд шүллэрхөг хийцэн. Иймэрхүү тэг будаатай. Тэгээ одоо хоолоо идлээ. Миний нөгөө яриад байсан детокс маань болохоор хоолоо идсэнийхаа ардаас витамин уух ёстой. Ийм XX гэдэг ийм мультивитамин уух ёстой байхгүй юу? Биеинд хэрэгтэй байгаа бүх эрдэс бодисыг нөхөн. Тэгээ энэ алганаас нь нэгийг аваад тэгээд хоолоо идсэнийхаа ардаас тэгээд дээрээс нь дахиад нэг шишиг энэ омега. Өглөөний цай тэг өдрийн хоолныхоо дундуур нэг юм бас ажилдаг эслэг удаг хгүй юу. Тэгээд энийгээ би түрүүн зажилсан. Тэгээд миний энэ зажилдаг эслэг маань бүр ингээд дууссан. Айгуу сайн гидсний хөрөлцөх хөдөлгөөнийг дэмжиж өгдөг юм шиг санагдсан надад энэ зажилдаг эслэг. Тэгээд одоо энэ маань дууссан болохоор би хийж нэмэж шинээр худалдаж аавна. Миний детокс бол нэг иймэрхүү байна. Одоо би тэгээд гарч алхах гэж байгаа хгүй юу. Одоо би гараад нэг цаг 20 минут ер нь бол алхах юм. Тэгээ би гарахаасаа өмнө өөх шатаагчийг хэрэглэж байгаа нэмэлтээр энэ болохоор детокс гэдэгт нь ер нь бол ороогүй. Би нэмэлтээр авч хэрэглэж байгаа. Дасгалынхаа өмнө хэрэглэдэг ийм өөх шатаагч байгаа. Дасгал хийхээсээ өмнө 2 ширхгийг уучаар амар сайн хөлс гардаг. Тэгээд өөхийг маш сайн шатааж өгдөг. Бүжгэлээ орохоос өмнө 2-ыг уучдаг. Тэгэхээр бас амар үр дүнтэй байдаг. Тэгээд би өнөөдөр энийгээ бас одоо гарахтаа одоо хугацаа амлаад гарна. Гарахаасаа өмнө энийгээ мартахгүй уух хэрэгтэй. Тийм болохоор энчээ түр тавьчих. Ямар мейкап хиймээр юм чи өнөөдөр? Ангино? Тий? Orange makeup хийх юм аа. За нүдээ оранжаар бод хоёлаа. За ёо. Энэ яран гоё хастай. Энэ Morphe. Энийг хаанаас авсан? За энэ хаанаас бодох юм? За жаа ингэ. Ямар энэ гоё яриараа заяа бичлэгэн дээрээ. Гаяа. Хацраа гоё оранж болгоод, нүдээ оранж болгоод. Вау. Гаяа. Ийм саад яг оранжингийн саад. За. За хата. Оя. За одоо урлаа бодчих тий. Урлаа ямар бодлоо? Оранжаар. Ингээ оранж. За. Гаяа. Тэгээ би энд нэг стикер тавьсан. Шигтгээ юу?
За. Аха, энэ ямар гоё юм. Гоё нөө. Хаяны. Оранжийг энд харуулъя. За энэ оранжийг наах чинь шүү те. Аха. Хана наах юм? Эндад. Энэ дээр. Дээр. Ваа. Чөөрө гол бити хүрээрээ заяа. Би болсон. Болцсон уу? Янз за камеранд харуулчих яваа. Ваа, ийм мейкап боллоо те эми. Ямар вэ? Нүдэ анаад. Ваа, ямар мейкап блэ? Orange. За бай бай. Best. Галбангачд байна. Кино үзэхээр явж байна. За манай кино үзэж байгаа crew-ийнхэн. Ой, нэштэй тийм. Тийм энэ. Заавал бүргээд төрнө. Цаа. Түнээс хатсавч болов. Багт баяр хүргье. Монголчуудаа. Нийт бүгдэнд нь баяр хүргье. Тэгээд маш их гоё уран бүтээл болсон байна. Бүр сэтгэлээс гарахгүй одоо ярихаар л үлж байна. Аюу тийм нурсан биш. Товч тодорхой. Тэгээд нөө тийм минэз их том уран бүтээлийн гараагаар хэллээ дээ. Одоо хүмүүс чамаас их юм хүлээнэ. Хагчнээ. Гогод. Найзуудынхаа найзуудаар бахархлаа. Азаа бас мундаг байлаа. Амар наач бас мундаг байлаа. Найзуудаараа бахархлаа. Би амар юм би чи амар юм би. Азаагийн хэсэг солирлт юм Тий, шиг. азаагч бүр амарлаг. Азаагийн хэсэг Бүр солирлт. амар гүнзгийтэй ерөөсөө тийм юу хэсэг байхгүй. Азаагчид энгийн хэсэг байхгүй. Дандаа уйлдаг тийм дандаа дип хэсгүүд нь эхлэл төгсгөл нь олж ирж шүү дээ. Гэхдээ нуршихгүй надад их амар байлаа. Надад ч гэсэн бүр ингээ хитрхи тэгээ тэр нөгөө хүүхдээ яачаад ингээ хүннээс нууцаар дандаа зодоод идэг байсан бол яг хэцүү байх байхгүй юу? Шууд тэр доор нээж аав нь мэдээд тэгсэж байгаа надад бас амар зүгээр байсан. Гэтэ хайгүй юу сэтэв байна яа гэсэн. Ялч гэнөө хүүхдүүдтэй болохоор бид нарт бас ер нь амар тусч шүү зүрхрүү. Уйлсан царай нэг иймэрхүү. Яханен. Нэ за баяр хүргэе. За баяр хүргэе. Влогт орж байгаа шүү. Влогт орлоо минь янз баяр хүргэе. Гол дүрийн жүжигчин намуунаас сэтгэлийн сонсъё. Үзэгчтэй маш их баярлалаа. Сэтгэлийн хүссэн байгааг харах маш баяртай байна. Тэгээд найзууд манаас ирсэн байна. Бүгд хайртай шүү. Тайлтай хайртай шүү. За. Гүүг дээр нь гүүгээд энэ хардаа.
Нана технологи биш үү? Одоо эспрессо мартыг киногоо үзчихэд орж байна. Манайх руу явж байна. Хоёул замтай нэг ратлаар ирэх. Happy birthday. хажуудлаа хамаа манаа зүгээр аа.